Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Сайн сонор их үзэгчтэй цаашдаа сайхан шинжилгээ өг. Гахаа жилийн эхний нэвтрүүлэг эхэлж байна. Манай анхны зочноор улсын хурлын гишүүн 2012-оос 2015 улсын хурлын гишүүнээр ажилласан хуульч Тэмүүжин. Та бүхэн сэдв бол одоо бас нийгэм улс төрийн сэдвээр та сайхан өнтөө сайхан үйлчүүд тарган сайхан хаварлаж байна уу? Сайхан. За та яг одоо эрдмийн ажил хийж байна уу? Гэхдээ яг цааснууд дээр сууж байна. Ер нь бол бас л өмнө хийдэг байсан л ажлууд. Би ч нөгөө бодлогын чиглэлээр ажилладаг хүн учраас нийгэмд асуудал ямар байна гэхээс илүүтэй тухайн асуудлыг яаж шийдвэл илүү боломжтой бидэнд ямар нөөц байна, хувилбарууд нь юу байх вэ? Эрсдэл болон давуу талуудаа яаж харах уу гэх мэт ингээ юмыг л хийдэг хүн шүү дээ. Тэгээ тэр чиглэлээр хийдэг ажлуудаа хийгээл дээр нь улс төрийн намуудтай холбоотой яаж энэ ер нь ингээ нэр хүнд нунчсан авилга дидэгдээд нэг клиентелист гэж ярьдаг харилцан наймаалцах байдлаараа ингээ нэгнийхээ эрх мэдэлд хүрэх арга зам болоо хувирчихсан асуудлыг шийдий гэхээс илүүтэйгээр хин илүү эрх мэдэл дээр хурдан очих уу эрх мэдлээр очисон хэсэг нь яаж өөрийнхөө бүлэг фракцыг одоо илүү бүхэлж бэхэлж авах уу гэдэг талаараа ингээ өрсөлдөг болчихсон энэ эрүүл бус тогтолцоо. Ер нь эрүүл бус тогтолцоо болсон. Энэ зүйл дээр өөрчлөлт хийхэд бол бид юу хийх вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Тэр чиглэлээр ч бас ажилласан шиг сууж байна. За намтайгаа ойрхон ажиллаж байна уу? Тийм намтайгаа ерөнхийдөө ойрхон. Тэгээ арчилсан нам гэдэг чинь нэг 90 оноос хойш өөрчлөлтийг авчруулсан манлайлах салхийг үлээсэн л гэж хэлээд байгаа. Тэгээ тэр зорилгоо цааш дөрвжүүлж чадах уугүй юу? Ер нь өмнөх одоо олон нийтийн хүсэл эрмэлзэл итгэл найдвар дээр оршиж исэн тэр хүч өөрөө байгаа юу гэдэг дээр нь олон нийтийн бүр эргэлзээ зогсчлоо шүү дээ. Тийм учраас дахиад бодох хэрэгтэй. Тэгсэн мөртлөө муу юмны ард зүгчгээр муу юмыг амьлуулах хүч болчих гээд идэг. Сайн юмны ард тэр болгон тэр хүчээр ирээд зогсож чадахгүй байгаа энэ хүчийг одоо биднээс ингээд зөв урсгалаар нь тавиад туучих уу эсвэл ингээд асуудлыг зөв голдролд нь оруулахын тулд дахиад нэг тэр хааж бооцсон байгаа юмаа задлж урсгалаа ирүүл болох уу гэдэг дээр бас ажиллах ёстой байна. Ер нь одоо ингэ харахад бол ер нь ийм одоо бол улс оронд олон асуудлыг шийдвэрлэх цагийг ирсэн юм шиг байна тийм ээ. Та одоо ч хэлж байна бас think tank-аас сууж байгаа гэдэг тийм. Шийдвэрлэх цаг нь бол аль ирчихсэн. 2008 онд л шийдвэрлэх цаг байсан шүү дээ. 12 онд тэр шийдэж болох боломж бий болсон. Тэгтээ харамсалтай тэрийг ашиглаж чадаагүй буцаагаад бүх юм нураацсан. Тийм учраас шийдлийн үлээсэн асуудал бол ингээл улам бүр л оороод байгаа. Тэр шийдвэрлэх цагны болчихжээ зоригтойгоос уушаа явъя гэдгээ хийхгүй юм бол тэгэл энэ оорж байгаа асуудал сүлдээ ингээл хог оошоо томорч байгаа л энэ улсыг дараал нураах л байх л та. Өнөөдрийн одоо та бол улс төрчин бас ингээд хуульч хүн за улсын хурд бас ингээд сууж ирсэн. Ер нь бол улсын одоо юу гэдэг бас ингээд одоо тэр улс төрийн ойрхон байдаг хүн. Тэгэхээр өнөөдөр бол одоо юу гэдэг өнөөдрийн улс төрийн нийгмийн эдийн засгийн улс төрийн чинь юу яаж харж байна та? Ер нь бол ингээд дампуурлынхаа юм дээр байна уу? Олон хүн л ер нь бол доод цэг рүү очичлаа л гэж ярьдаг. Гэхдээ би бол энэс ч муу цэг бас доор харагдаад байна гэж л харж байгаа. Бүр ангал руу тий. Урууд үйл явц бол улам бол хурцсаад байна. Асуудлууд бол овоорол байгаа. Ямар асуудлууд овоорч байна вэ гэхээр ихэнхдээ нэг нийтийн шийдвэр гаргадаг. Улс төрчдийн жоохон зоригтой эрс өөрчлөлтийг хийх тийм шийдвэрүүд бол хүлээгдсэн шинжтэй л байгаад байгаа. Зөв улс төрчид яг энэ цаг үед улс төрчид юу гэдгийг хийж чадж байгаа гэхээр нийгэмд болохгүй байгаа асуудлыг бол олж харж шүүмжлэхдээ бол ер нь бол бүгд л уурган мөр шиг байна. Сайн байна тий. Маш сайн байна. Ингээл энэ болохгүй, энэ папу, энэ ерөөсө болдгүй гэх юмчлан ингээд ямар асуудал хаана байна гэдэг бол ер нь олж хараад ах шиг байна. Хоёрдугаарт нь тэр асуудалтайгаа холбоотой дайсан бүтээгтэй бол маш сайн байна. Тий. Энэ бол инээс л болсон. Нэг нөхрийг дүүжилж байгаа, манухаа болгож байгаад тийшээгээ хар шавхаж заримдаа цагдаа болох гэж байна тийм. Ер нь бол шүүгч болохгүй. Цагдаа шүүгч бол хэтэрсэн шүү дээ. Одоо бол цааз гүйцэтгэж болох гэдэг шүү дээ. Ер нь бол тэгээд тэр хэмжээндээ бол ингээ бүгдээрээ бол одоо дүрдээ орчихсон. Одоо эц төгсгөлгүй юм популист бөгөөд ингээд мохор годомж руу ингээд уралдсан шинжтэй бол байна. Тэр бол тэдний хийх ажил биш. Уул нь бол тэдний хийх ажил биш.
Ард нь юу өгүүлгэж байгаа нөхөр асуудлаа шийдэх шийдлээ хайгаад хувилбар нь энэ байна. Ингэж хийе гэж яг нэг ажил хэрэгч санал гаргаж байгаа. Энэ асуудал ингэж шийдчихвэл шийдэл үр дүнтэй байхаас гадна энэ асуудал чинь ингээд алба боломжтой гэдэг тэр өөрчлөлтийг эхлүүлэх зорилготой юм эсвэл эхлүүлэх төвшин санаа бодолтой хүн бол алга юм шиг байна шүү дээ. Одоо улс төрийн намуудч тэр эрх мэдлэгтнүүд тэр ямар ч шийдэлгүй. Яг ард иргэдтэй адилхан хоосон шүүмжлэгч бол хувирчихсан. Тэгээд шийдэх бас ир зөр ерөөсөө байхгүй. Юу гэхээр зүгээр одоо байгаа тогтолцоон дотор зүгээр л дард зэрэг болох уралдаан дотор л үтсэж байгаа байхгүй. Энэ тогтолцоож өөрөө болохгүй байна. Энийг ингэж өөрчилж юмсан гэсэн бодол ерөөсөө байхгүй. Эсрэгээр энэ тогтолцоог авч үлдэх байдал. Энэ бол таны яриад байгаа нэг популизм хийх тий. Тэгээ нөгөө талдаа ерөөсөө л ингээд ямар ч эерэг үр дүн гаргахгүй зүгээр олон нийтийн санаа бодол дээр хөөсрүүлэл тоглож явах. Тэгээд өнөөдөртөө хүмүүсийн алга ташлалтыг авч байвал маргааш бол юу болох нь юу сонирн биш тийм нэг популист уралдаан руу орчлоо шүү дээ. Тэгээ нөгөө улс төр хийх гэж хэлдэг шүү дээ бас нөгөө талаасаа тий. Яг уул нь улс төр гэдэг чинь уул нь бол нэг тийм бодлого шийдвэр тий бодлого шийдвэр гэдэг ийм ойлголт байж идэг. Гэтэл манайхан бол эсэргээрээ зүгээр л хөөсрүүлэл санал суудлын хэрүүл болгоо сууж идэг. Тэрийг улс төргөө бодчихсон. Хууль дах замаар хин нэг ингээл ээлж дараалан нэг нь ялж нэг нь ялгаж яадаг энэ процесс дотор тий. Одоо яг л ингээл үерийн ус ингээд одоо эргэлдэж байхад тэрнийх нь жоохон хэсэг дээр ингээд хөөл гарч ирээл нэг эрх мэдлийн амсраас зуулж аваад тэгээд нэг тэр нэг шийдвэр гаргалтын дотор хувийнхаа асуудлуудыг шийдвүүлж аваад явж ивэл болж ийн гэдэг бодолтой нэг хэсэг нөхдүүдийн ингээд нэг тийм ээлж дараалсан ингээд иргэс нэг их захгүй хуйлрал болоод хувирчлаа л та. Тэр одоо ингэ тэгш манай монголчууд хэлдэг ер нь бол ингээд зуул ингээд бүх юм хүчтэй бадмалдаг гэж хэлдэг шүү дээ. Тийм хэмжээнд ирчээд байгаа юм шүү. Мэдгүй би бол зуул гэхээс илүүтэйгээр чинь бүр төмөр шинжтэй орчууд гэж бодоод байгаа шүү дээ. Ингээд буруу зүйл ингээд тий асаад ундарч байвал бас нэг өөр хэрэг. Гэтэл эн чинь өөрөө ингээд юуг ч хамаагүй ингээд хамж аваад төв хийж идэг төмөр шиг болж хувирах шинжтэй болчихлоо шүү. Ер нь бол тэгээ хувийн хвшил рүүгээ яаж дайрч байгааг ингээд хар тий арчлал руу одоо сүүлрэг бол энэ бүх болохгүй байгаа юм бол арчлаас болж байгаа юм гэдэг уур амьсгалыг одоо хийх гэж оролдож байна. Тэгээ энэний эцсийн шийдэл нь юу байх вэ гэхээр хоёр шийдэл гаргаж ирж ингээд тавих гэж оролдож байна шүү дээ. Нэг нь бол ерөөсөө ингээд за нэг эзэнтэй болж авах хэрэгтэй юм байна тий. Нэг хүн урт хугацаанд нэг эзэн аяйтай суучвал энэ улс орныг нэг дэг жаягт оруулах юм биш үү гэсэн нэг буцаад нэг дарангуулын хэм маяг руу шийдэх гэж оролж байна. Нөгөө хэсэг нь болохоор ер нь бол энэ доторх эзэн бол бүр дүүрч. Гадны эзний тухай ярьж хэлж шүү дээ. Ерөөсөө шууд улс орноо аль нэг хүчтэй улсын хажууд авчиж тий хатамжинд нь авчиж наах байдлаар тэгээ бид мөнгөтэй болчих юм байгаа. Тэгээд бид эднийг ингээд идж уудаг, тараадаг, энэ нэг попурлын золиосыг төлчдөг нэг хідэн төгрөг олоод авчих байх гэсэн горилготойгоор явж штэ. Тэгээ эн чинь бүр дотор эзэнтэй болох тухай шүүр гаднаа авчиж хин нэг эзэндээ авчиж тушаах, улс орноо тушаах тухай юм хийрхэл рүү авчиж өгж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо яг л түүх ингээд муу хувилбараараа давтагддаг нэг тийм би тэр онолд нэг итгээд идэггүйсэн юм. Гэхдээ одоо эргээ харахаар муу хүмүүс муу цаг дээр эргүүлэг дээрээ салхи буруу эргүүлчих юм бол зарим талаараа бол түүх муу хувилбараар давтагддаг гэдэг зүйл бас байж магадгүй юм шиг санагдаж хэлж штэ. Одоо ингээ 1900-аад оны их үед богд эзэнт манж гэдэг нэг том улс орн нурж унаад тэрний үр дүнд Монгол улс гэдэг өөрийн гэсэн нэг улс тусгаар туурга тусгаар нэг улсаа ингээд эмхлэх гэж нэг орлоо штэ. Тэнгуут нөгөө манжийн тарс бутарсан улс дотор бас нэг улс байгуулагдангуудаа нөгөө энэ ч биднийх байх хэрэгтэй гэдэг байдлаар нөгөө задарч байгаа улсуудыг тусгаар байдлаар нь хүлээн зөвшөөрөх илүүтэйгээр бид шинэ эзэн гэдэг байдлаар ингээ хандах гэж оролдоод тэгээд тэр нь үйл явц нь гамин зэрэгтэй Монголд орж ирээд тэгээд нэг хэдэн лам нар нийлж байгаа зүйлдээ юу болж хувирсан бэлээ тэ санаж байгаа штэ. Монголын автономыг бол одоо болио сайн дураар ингээ гэрээ байгуулах байдлаар одоо бид одоо танаа дундад иргэн улсын одоо хавсраг байдлаар хатвчанд ч орж өдөж мөргөж одоо өөрийн удирдлага зогсоох байдлаар дагаар орё гэдэг байдлаар бичээв штэ. Тэгээд яг тэрнтэй адилхан үйл явц өнөөдөр ингээ болж эхэлж байгаа байхгүй. Тухайн үед одоо айд сүнсээр цэрэг хүч ороод ирсэн учраас айд сүнсээр хэдэн лам нар шийдэжсэн бол өнөөдөр ингээд засгийн эрхэнд байгаа хэдэн булчинтай нөхдөд чинь зөвхөн мөнгөний шунал дээр улс орноо авчиж өгөх гэж штэ. Одоо яриад байна шүү. Тархины булчингүү биеийн булчинтай хүмүүс
бас хайшинч авчиж магадгүй нэгсэн Яг хөө энэ хүмүүс улс орноо уршин аваад явчих. Тэгээ асуудлаа шийдэх энэ толгой дотор юм ажиллахгүй байна л да. Нөгөө хийх гэж оролж байгаа юм хүчээр хийх гэж оролддог. Тэгээд юу ч байсан хүчээр нухсан дарна, юу ч байсан хүчээр өөртөө олж аавна гэж боддог зүйл. Тэгээ хүчээ ингээд нэг рүү гараад ирэхээр булчин ажиллахгүй болохоор мөнгө ажиллана гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр мөнгөө хаанаас олох вэ гэхээр нэг бол дотоод том компаниудад тонж дээрэмдэх ажил руу орж байгаа шиг байна. А тэр мөнгөнд хүрэлцэхгүйг бол улсаа гаднаа авч тавьж жагаад гаднаас их мөнгө олж ирнэ гэсэн бодолтой байх шиг шүү дээ. Тэгээ энэ бол одоо маш осолтой. Тэгээ улс орныг эрсдэлд оруулсан. Үндэсний аюулгүй байдалд занал хийсэн. Ийм одоо нүүдлүүд явж байна тийм. Улс орны суурь эрх ашигаас маш хол шийдэл олж харж явах шиг байна л да. Тэгээд зүгээр хоосон нүрээ гараад хоосон ярихтаа бол энэ Монгол улс орны нөхөө ямар их чухал эх оронч байна гэдэг. Гэхдээ тэр эх оронч байна гэдэг зүгээр хоосон чалчаад яриад өнгөрөх бол нэг хэрэг шүү дээ. Гэтэл ийм ороо босгоо тэгээд олон талт ийм дэлхийн харилцаанд донд улс орныхоо тусгаарлалтыг авч явна гэдэг бол тий зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш. Толгой дотор нэлээх бодож олон талаараа хаатай ажиллагааны байгууллагатай холбоотой асуудал та ер нь хэдэн дурдж байна уу тий? Ер нь зүгээр байж байгаа байдал нэг цонхол тэр шүү дээ. Монголын эдийн засгийн маш олон боломжуудыг тий эдийн засгт зүгээр бус нутгийн эдийн засгийн тэр цэрэг бол улс төрийн эвсэлд орохгүйгээр орох байсан бүх боломжийг ингээд хааж үгүй хийчихэд дараа нь өөрсдөө хийсэн балгийг одоо энэ рүү орж иж л асуудал шийдэх ёстой гэд шууд улс орныхоо тусаар тогтнол тий бид даасан энэ 3 дахь цонхтой гадаад бодлого олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өөр арслын нэр хүн дээр ингээд золиосгээд орчиж бас лайвд. Тий. Ер нь комитет нөтөлгөр бас улсын хурлын гишүүн, хууль зүйн сайд, за гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан мөнх оргил орсолдоо. Тэгээ Шанхай хамтаа ярьсан байгаа бол нэг урсгалтай зам энэ болгоомжлох хөстө орвол гарч болохгүй маш болгоомжтой хандах хөстө. Энэ бол нэг хоёр хүн биш, энэ бол улсын хурл маш анхаарах хөстө. Тэгээ асуудлыг хэлсэлтэй. Энэ бол тий энэ бол тэр бол бас хууль зүйн хувьч гэсэн, олон улсын одоо хууль зүйн хувьч гэсэн, гадаад хэргийн сайдын хувьч гэсэн, энэ улсын хурлагчийн хувьч гэсэн би одоо тэр том мэрэгчлэлтний үг харж байгаа байхгүй. Тий. Яг зүгээр мэржлийн дипломатч одоо гадаад болгоомжийн чиглэлээр ингээд олон жил ажиллажсэн. Зүгээр геополитик олон улсын нөхцөл байдлаа илүү сайн зүгээр сэтгэл хөдлөлөөр биш бодит мэдээлэлээр тулгуурлаад дүн шинжилгээ хийх чадвартай хүмүүсийн анги яриг сонсохоор энэ үйл явц нь өөрөө зүгээр биднээс бол хоёр хөрштэйг найрсаг байх хэрэгтэй. Хоёр хөршийнхэн Орсын буюу улс төрийн бодлогыг явуулж байгаа ямар нэгэн эвсэл холбоотой бол бас найрсаг, ямар нэгэн зөрчилдөөнгүйгээр харилцах хэрэгтэй. Гэхдээ Монгол улсын хувьд тусгаар тогтнол гэдэг яг энэ олон улсын дэг журмын хувьд ингээ харахаар хоёр хөрштэй найрсаг байхаас гадна гурав дахьч харилцаа дэлхийн өөр бусад хамтын нийгэмлэгүүдээр бол олон улсын байгууллагуудаар дэмжлэг авахд хүлээн зөвшөөрдөгс өөр аргагүй. Манай хоёр хөрштөөр тулсан одоо тусгаар тогтнолын бодлого ажил хоёр хөрш маань өөрөө өөрчлөгдчихвэл биднээсийн хамгийн одоо тусгаар тогтнол баталгаажуулж байгаа тэр бодлого өөрөө эмзэг болчих واخгүй юу? Хоёр хоорондоо зөрчилдөжүүл биднээс зөрчилний айл тал руу маш хэврэг болно тийм. Хэврэг болно. Гэх мэт нэг олон асуудлууд байгаа. Тийм учраас биднээс ингээд зөрчилтөнд байдлаас хол гэхдээ харилцан ойлголцолтой хоёр том хөрштөөгөө гэх мэт ингээд маш олон хувилбартай зам байсаар байтал ингээд бид тэр бүгдийг үгүй хийгээд зөвхөн одоо эрх урсгалгүй мухар уламжруу авьяас тавьчаад тэр нэгтээ яг хаах шиг байгаад тийм нөхцөл рүү ингээд улс орноо чирж орох бол ер нь бол яг өнөөдөр мөнгө харчаад мөнгө нь ингээд нүдэн сохолчоод явж байгаа хүмүүсийн хувьд бол тэрнээс өөр гарцгүй юм шиг харж магадгүй. Маргааш нөгөөдөр бол яг 1900-аад оны их үед Монголын автономт одоо байдлыг устгасан тэр хүмүүстэй адилхан түүхийг бүтээж байгаагаар та нар Монгол хүн болгоны л хараал тий Монгол хүн болгоны л одоо муу үгийн үзүүртэл өлгөгдөн шүү дээ. Тэр нь бол одоо ингээд юу гэдэг Монголын төр бол одоо улс төр судлаач хийж байгаа хамгийн сулхан одоо үедээ ирсэн мэж одоо ингээд дүгнээд байгаа их сулхан байна гэх тээ. За энэ тэгэхээр ер нь бол одоо юу гэдэг энэ ч бас ингээд процесс яваад байна шүү дээ. Тэгэхээр бас өөр гаднаас юу гэдэг би бас Японы одоо Япон улсад Монгол улсын сайдаар ажиллаж байсан Шимозуга бас ярилцлагыг сайхан үзэж яхад бол тэр Монгол судлаач хүн манай дотоод ажиллаж байсан хүн гаднаас шарж байгаа хүн
За тэр хүн бол одоо 3 дахь одоо өрших судгаараа бас тэр хүний хэлсэн үгийг сарж хадал хэлж илээ шүү. Энэ бол Монгол улс бол ийм баялагтай тэгээ ард түмний чадвартай ард түмж үлдээд байгаа хөө өөрөө бол тэгсэн хэрнээ энэ улсын ард түмэн ягаад энэ ядуу үлэмжил амьдраад байна гэдэг бодох хэрэгтэй байна. Тэгэхээр би тэр үгийг гэж хараад нэг тэр энэ Монгол улсын энэ одоо сүүлийн ядлангуй 28 жил улс орныг удирдсан энэ удирдагчдад болоод хараад байгаа байхгүй. Энэ улс төрчтэй. Яг хөө тэр энэ уусан бодлоготой. Тийм хөндлөнгийн хүн бие даасан байдлаар асуудлыг бодтой харах чадвар илүү байгаа л да. Дотор нь байгаа хүмүүс чинь ер нь бол тэгэл өөрийн хувийн туршлага, тэгээ найз нөхдийн хэлхээ холбоо, наам өөр олон зүйлээс болоод харьцангуй бас субъектив үнэлчих гэдэг. Тийм учраас би ч гэсэн тэр хүний нэг бус хэд хэдийн ярьцлагыг бас сонсч л байлаа. Ер нь хөндлөнгийн судлаач, хөндлөнгийн байр суурьтай хүмүүс манай одоо алдааг олж харахтаа илүү одоо тод харж байгаа л да. Тэгээд ингээд тэр хүмүүсийн ярьж байгаа зүйлийг харахаар хоёрлын Монголын одоо хөгжилд Монголын хөгжил гэж ярих чинь 3-4 юм бид нүс хэлж болж байна л да. Нэгдүгээрт нь манай одоо мууд цааш нэг бас нэг миний арчилсан тий. Хэрвээ арчилсан бос байсан бол жишээ нь 2000 арчилсан тогтолцоо тий. 2017 оны сонгуулиар жишээ нь батлах гэдэг сонгохдохгүй л байлаа шүү дээ. Тэгээ бүх улс төрийн одоо эрх мэдэл бүхий нөлөө бүхий хүмүүсийн тохиролцоогоор бол ингээд им их холдгод дүүн сонгох төвшний одоо ингээд зохиол найруулсан сууж хахад олон нийтийн санаа бодол тэрнээс өөр байсан учраас энэ ч өөр арчил ажиллаж байгаа байхгүй юу тий цөөн төвний эрх мэдэлтүүдийн санаа бодол дээр түшгэлсэн шийдвэрээс илүүтэйгээр олон нийтийн санаа бодол түшгэлсэн шийдвэр гаргадаг энэ механизм ажиллаад огт өөр хүн сонгоцоос өөр хүн сонгож байна тий нараас өөр хүн сонгож байгаа байхгүй юу тэгэхээр эн чинь өөр юу илэрхийлж байгаа гэхээр мууц цаан ч ингээд арчил гэдэг энэ зүйл чинь Монголд ингээд байгаад байна тий цөөн тооны хүн Монголын хувь зайг зурхгүй байна шүү илүү олон нийтийн санаа бодол дээр түшгэлсэн энэ зурдаг цаг өнгөрч байна шүү тий. Тэгээ дараа нарын зурдаг цаг бол өнгөрцөн байх шүү гэдэг харуулж байна шүү дээ. Энэ бол хөгжлийн нэг үзүүлэлт мөн үү? А нөгөөтэйгөр ингээд хувийн өмчтөөр суурилсан чөлөө зах зээл эдийн засгийн нэг юм оролцоотой цөөн тооны монфол одоо улс төр одоо бизнесийн бүлэгэл холилдсон хэсэг барихаас илүүтэйгээр ингээд аль болох олон хүнийг оролцуулах гэж оролдож байгаа энэ нэг эдийн засгийн нэг олон талд систем чинь явах гал амьлах гал арай одоо ингээд уршилж явж байна шүү дээ. Энд чинь ч бас нэг тодорхой хэмжээний олд. А гурав дахь нь болохоор арчилтай холбоотой, олон уралж үзэлтэй холбоотойгоор иргэний нийгэмтэй ерөнхийлөгч нь хэн байх, ерөнхий сайд нь хэн байх, улсын их хурлын дарга нь хэн байхаас өөр шалтгаад олон нийт юу бодож байгаагаа ингээд илэрхийлээд тэгээд гудамж талбайдаа жагсахаасаа гадна ингээд өөрөө хөнгөсөж байгаа зүйлүүдийг үн цэнтэйгээд яваад хилээд зарлаа яваад байдаг нэг энэ орчин. А гурав дахь ингээд шудрагчны нэг ирэл хайгуул байна шүү дээ. За энэ бүхэн чинь ингээд нэг Монгол Улсын хувьд бол бас нэг хөгжлийн нэг ололт шүү дээ. Тэгээ энэ хөгжлийн ололтод хамгийн их аюул занал бий болгодог юм чинь юу юм бэ гэхээр одоо нөгөө хүмүүсийн хэлээд байгаа чинь ерөөсөө л нэг нь бол популизм. Хизээч хийгдэхгүй гэхдээ олон нийтэд таалагдах гэж худлаа ярьдаг энэ улс төрчдийн хийрхэл чинь энэ бүгдийг чинь нурaan шүү. Хий хоосон хэрэгэл чинь. А хоёрт нь ерөөсөө авилга хулгай. Хөгжлийг байнга одоо хөгжлийн боломжийг байнга хулгайлж яадаг зүйл чинь ерөөсөө авилга шүү дээ. Тэгээ энэ популизм авилга хоёртойгоо тэнцэж чадахгүй бол энэ арчилчин сүрэн, энэ эдийн засгийн сүрэн, хувийн хөгжлийн асуудал уучин доошоо орно. Нөгөө шудрага соёлын байгууллагууд чинь цэгцэрэхгүй. Зүгээр л хин нэгний гар хөл болол тий бусдад хүчээ үзүүлдэг хэсэг хүмүүсийг хамгаалдаг бамбаа болол хуурчин шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ харахаар биднээс популизм авилга хоёртойгоо тэнцэж чадж байна уу? Харин эсрэг тэднийгээ ингээд бүр тэднэртэй орон зай бий болгоод 50 туучгүй. Дээвэргээ 50 туучгүй. Сүүлдээ ингээд нөгөө хулгайч нар нь тий авилагчт нь нөгөө авилга хулгаагаар популизм хийгээд ингээд нэг хулгайч нөгөө хулгайчд дарддаг ингээ хэрэгсэл болоод ард түмэн ингээд хоёр хулгайчийг хоорондын тэмцлийн дунд ясан тал нь баатар юм байна. Ясан талынх нь одоо хувийн шударгыг ёсыг одоо хууль гэж ойлгох юм байна гэдэг байдлаар толгойн төрөөдөө суух гэж штэ. Тэгэхээр энэ байдал бол үнэхээр монголчуудын бол одоо монголчуудыг зүгээр л цаашаа явахгүй булан руу шахаж аваачаад нэг нэгийг хэмэлж унгаад үндэсний хувьд дуусахад хүрэх хамгийн том аюул болж хувирч байгаа байхгүй. Энийг л нөгөө хүмүүс ч хэлээд байна шүү дээ. Тэ? Та нарт зэгцтэй бодлого алгаа. Тэр бодлого чинь бодит мэдлэг дээр суйрлахгүй байна. Асуудлаа зөв оновчтой харахгүй байна. Яасан энэ бүгдийг чинь хий хоосон хэрэгсэн популизм чинь оролцлоо. Хоёрт нь нөгөө шудраг ёс, нөгөө төрийн одоо үр ашигтай үйл ажиллагаа, оновчтой бодлогыг чинь
юу аваа явчихна. Авилга аваа явчихна. Хичнээн зөв санаа гарсан ч гэсэн араас нь авилга орж ирэл бүх юмыг нь хамгаалаа аваад үр шимийг аваа явчихаар иргэдэд юу үлдэж гэнэ үү? Хоосон бодлого, авилгачд юу үрж гэнэ үү? Эд хөрөнгө ингээд зөрөө үлдчихлээ шүү дээ. Тэнгуүч олон нийт чинь нийгэмч шударгаш байна гэж уурлал эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид бас дахиад бодох хэрэгтэй болж байна. Энэ хулгайч нарыг хооронд нь зодтолтуулаад нэг талд нь ороод ясан тал, ялаагүй тал гэж өрсөлдөх хойш хулгайч нар бүгднийг ер нь бол хулгайч бишээр нь салгаад шах хэвээр юм байна. Хулгайч нарыг хоорондоо зодтолдох хойш хулгайч нарыг хуулийн өмнө авчирч хэвтүүлж доош нь буулгаж хууль дээр нь байдгийг шүү. Хариуцлагын аль нь ялгаагүй ингээд. Одоо зэрэг нэг юм хулгайчтай бүлэг гэдэг том бүлэг тий. За нөгөө нэг 90 сар бүлэг гэдэг ингээд нэг тийм хоёр талдаа ханаад тий. Энэ зөв ялгарлаа тавихгүй бол сүүлдээ юу болж байгаа гэхээр том хулгайч, бага хулгайч тий. Шинэ манан, хуучин манан, концерт иддэгнүүд нь жижиг дунд үйлдвэрлэлийн санг иддэгүүд нь гэх мэтлэн ингээд зүгээр нэг хулгайч нарын хуваагдaltaй ус болж хувирах гэдэг шүү. Тэгээ бүгдээрээ барьцаалагдаад. Тэгээд нэг нэгэндээ барьцаалагдсан. Үндсэндээ гэмтэргүүдээ хулгай злийг нэг шүүмжлэх болохоор ил цагаан хэлцдэг мөртлөө хариуцлага тооцох болохоор нэг хамгаалал суучдаг. Одоо та бүхэн улсын хурлын чуулган дээр харлаа шүү дээ. Чи хулгайч, би хулгайч гэж зөн дээр ярьж яжсэн хуулийн байгууллага орж ирээд эхнээс нь хариуцлага тооцох гэхээр бүгдээрээ гараа өргөд хамгаалаад үгүй гэж суучдаг. Тэгээ энэ байдал чинь өөрөө эцсийн дүндээ юу болж байгаа нөхлөөр 90 сар бол хууль ёсыг үгүй хийгээд нөгөө хулгайч нарын тогтоож байгаа дэг журмал энэ нийгэмд ингээд тогтох тийм хандлага руу айчих нь шүү дээ. Тэгээ энэ чинь гадны нүдээр харахад бол ингээд ямар ч ойлгомжгүй байхгүй. Тэгээ одоо ингээд бодож маллага тийм. Одоо бодоод үстэй ингээд саяхан одоо Монгол Улсын 8 жил удирдсан ерөнхийлөгч одоо элбүүдэрч одоо фейсээр орж ирээл сошиалоор одоо яг өнөөгийн ерөнхийлөгчийг хулгайч аргаар ажилтдаг гэж зарлал. Тэгэнгууд нь тэрнээс өмнө одоогийн ерөнхийлөгч нь одоо өнгөрсөн 8 жил ажилласан ерөнхийлөгчийг авч одоо ерөнхий прокурор өөрөө авч өргөдлөгөө энэ хулгай одоо шалгаад өгөөч шалгаад хулгай хийсэн баримтууд энэ байна гээл тий 170 хэд дууц материал өгөөл энэ бол одоо их том асуудал дотрооч асуудал гаднаач асуудал гэж харж байгаа байхгүй. Би одоо яг он солигдох үед одоо хэлж илээ да. Энэ он их хэцүү он. Ямар утгаараа гэхээр за нэгдүгээрт одоо барин мэддэггүй популист уралдаанд манай улс төрч гарцсан тий хаана дуусгаа бол мэдэхгүй байгаа цаад болчихно. Энэ зам зуур одоо юу гэж худлаа хэлхийг өстө бөө мэдээ. Ямар ч байсан хин илүү худлаа ярьсан, хин илүү олон нийтэд дэлгэрүүлэлттэйгээр хуурмаг дүр одоо бүтээж чадсан л одоо сонгуулийн баринд орно гэсэн бодолтойгоор нэг жил хагсын тий их захгүй уралдаан руу явчихсан. Одоо тийм том марафон эхэлж байна тий. Марафон эхэлсэн. За хоёрт нь болохоор ингээд хизээч хуулийн өмнө очдоггүй шүүхийн өмнө одоо ингээд хилцүүлгээр өрнөхгүй мөртлөө нэг л их шудрагцсан ярьсан хулгайгаа задлсан тий тэр хулгайч энэ хулгайч би мэдэн тэгж хажууд нь байсан гэдэг тийм одоо нэг одоо гэрчлэлийн уралдаанд орцсон нөгөөдөл чинь. Гэхдээ нэгэн ч магадгүй шүүхэд энийг гэрчлээч ихэл очихгүй байх. Нэг нэгэндээ барьцаалагдсан учраас. Тэгэхээр нөгөө талдаа хуулийн байгууллагууд бол маш хүн сорилт руу орчлоо. Тэ асуудлыг шийдээд нотлох баримтуудыг хөөгд явах гэхээр уршин явж өгөхгүй. Тэгсэн мөртлөө олон нийтэд болохоор тэр энэ хуулийг ажиллахгүй байхгүй шүү гэдэг нэг тийм одоо шаардлагатай. Тэгсэн мөртлөө ингээд нэг нэгэндээ ингээд барьцаалагдаад хуулийнхныг бас ингээд гүйцэд ажиллахгүй ерөөс. Тэгээд золиос нь юу болох вэ гэхээр хуулийн байгууллага ажилдаггүй, хуулийн байгууллага одоо ингээд одоо хууль өөрөө ингээд ажиллаж өгдөггүй. Хуулийн байгууллага захиалгаар ажилдаг. Тий, захиалгаар ажилдаг гэдэг. Одоо нэг хонгол руу авч шийдэг, тий? Одоо нэг нь барай хийхээр папу шудрагсан хонгол руу орчлоо гэж хэлнэ. Барай хийхгүй болохоор ингээд авилгачтай ажилдаггүй энэ хуулийн байгууллага одоо ерөөс ажиллаа хийхгүй байна гэдэг шүүмжлэлтэй. Ингээд аль талд нь ээлжлэл ингээд мишок адил ингээд балбаа тахаар ийм хэмжээний популист улс төрчдийн ингээд хуулийн ажлыг бас бий болохгүй тийм өрсөлдөөн дотор хуулийн байгууллага ажил тавьчихсан. Нөгөөдөл бол ингээд ажиллах боломжгүй. Тэгсэн мөртлөө нөгөөдөлийнхээ ажиллах боломжгүй одоо байгаа байдлыг бас юугаар илүү хангаж одоо бий болгодог гэхээр толгойд нь дандаа өөрсдөө гар хөл болох хүмүүсийг тавих гэж оролдсон. Шудраг хариуцлагатайгаар ингээд одоо асуудлыг шийдээд явах хүмүүсийг ажиллах боломжгүй болтол ингээд шахаад зөвхөн манай фракцийн миний гэдэг хүмүүсийн ингээд одоо өрсөлдөөн рүү оруулаад нөгөө байгууллагын толгойг ингээд эзлүүлчихсэн. Тэгээд энэний эцсийн үр дүнд хоёр юм л ингээд унана. Хэрэгждэггүй хуулиа хэрэгжүүлж чаддгүй хуулийн байгууллага. Нэр хүнд ингээд цусалдгүй унана.
Албан ёсны хуулийн тогтолцоо ингээд зогсолтгүй унахад зөрүүлээд хэний нэр хүнд үүсэх вэ? Тэ? Албан бус нөгөө авилгачид нөгөө хэлхээ холбоотой популист улс төр чинь хийрхдэг тэр хүмүүсийн чинь нэр хүнд өссөн. Тэгээ бодит байдал дээр нөгөө хувь хүн толгой дээр хуулийн толгойн хөлийнхэн доор гიშгэгдсэн ийм үр дүн өснө. Энийг бол rule of man гэдэг юм л да. Өөрөөр хэлбэл хувь хүний засаглал гэж ярьдаг. Биднээсээ хамгийн их жигшиж 70 жил энэ болсонгүй гэдгээс одоо цугцсан тэр тогтолцоо байхгүй юу? Гэтэл одоо тэр тогтолцоо ухамсаргүй үйлдвэрлэж байгаа байхгүй юу? Эцсийн дүндээ. Одоо энэ чинь бол одоо юу шудрагс тогтолцоо бий болж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Ер нь бол шудрагс одоо олондоо шудрагс гэдэг чинь өөрөө ингээд хуулиас гадуурх шудрагс бол үндсэндээ юу болж хордог вэ гэхээр хувийн өрсөн зам болж хордог шүү дээ. Тэгэхээр нөгөө хуулийн унгаагаа хийчихээр хиний шудрагс оршин тогтнох уу? Нөгөө нэг хувийн чинь шудрагс оршин тогтно. Тэгээ эцсийн дүндээ энэ өөрөө энэ нөгөө нийгмийн шудрагс тий олон нийтийн үр ашиг өгөх ёстой тэр жирийн ирний хүсээгээд байгаа шудрагс мөн үү? Эсвэл нөгөө хүн шудрагс гэдэг нэрийн алхавчандаар өрсөлдөгч намнаж өршөөнзөнгө авж ийн үү гэдэг ялах боломжтой. Одоо нэг юу ч ингээд улс төрд бол яриад байгаа шүү дээ. Одоо zero cost гэж яриад байгаа шүү дээ. Эрх мэдэлтэй болсон хүмүүс хэний үнийг барьж хорих бол ямар ч зардалгүй. Зөв тий. Тэр бол бас олон нийт таалагдах сайхан хэлбэр. Тий. Одоо та бүхэн ингээд анзаарч байгаа бол дуу шуугантай одоо баримтлагаа эсвэл дуу шуугантай зарласан гэмт хэрэгүүд шүүх рүү очиод эцэлсэн тохиолдол ер нь байна уу? Бүгд замхарсан. Тэ? Зам зураа ер нь бүгд л ингээд нэг нэгэндээ барьцаалагдсан байдаг учраас чи намайг тэгж оруулж байгаа би тэрийг хилчлэндэ гэсэн тэр харилцан шаантыг зогтсон байгаа юмныхаа учир шалтгаанаас болол эцэс рүү явахгүй байхгүй. Одоо баярыг гаргасан, сайхан билийг гаргасан, дөрлөж үе гаргасан гэж харъя. Тэгсэн мөртлөө одоо нэг эхлэл дээрээ бол хичнээн дуу шуутай. Уулан барьсан тий. Барьлаа, хорилоо, тэглээ гэд. Хүнийг барьж хорихдоо ерөөсөө асуудал биш. Ер нь л арчилсан хуулиас оршин тогтнодог улс орнд хүнийг нэг барьж хориод гүгээд идэг ч юм биш. Хэрэг маргааныг нь бол яг эцсийн хүртэл явах чадвартай л хууль шүүхийн байгууллага байдаг. Манад бол эцсийн явах чадвартай хууль шүүхийн байгууллага байхгүй. Зүгээр нэг эхний нэг хаалгуудаа онгоолгож барьж хорих дээр бол шоу их хэмжээний л хуулийн байгууллагатай болоо хорчод байна шүү дээ. Тэгээ эн чинь эцсийн дүнд юу илэрхийлэх вэ гэхээр хууль шүүхийн байгууллагын бүх систем дотор хараатас биедэсэн байдлаар хуулиа дээдлээд асуудлыг бодиттойгоор одоо мөрдөн шалгаж үр дүн гаргадаг энэ тогтолцоог энэ 20 хэдэн жил биднээс бий болгож чадахгүй байгаа гэнэ. Энэ дарга нар нөлөөлөд байна. Хаасааг нөлөөлж байгаа. Ганц дарга биш. Хамгийн ихтэй нөлөөлөл юу байгаа вэ гэхээр энэ байгууллага дотор улс төрийн нөлөө байна, мөнгөний нөлөө байна, танил талын нөлөө байна. Энэ гурван нөлөө өөрөө маш хүчтэй байгаа байхгүй юу? Одоо жишээ нь шүүхийн байгууллагыг зүгээр хөндлөнгөөс нь хараад доторх үйл явцыг нь харахаар яг л 10 жилийн өмнө 15 жилийн өмнө шүүмжилсэн шүүмжлэг хэвээрээ шүүх цусны ойрцсон байна. Ах дүүсээрээ ингээд шүүхийн байгууллага дотор ингээд шүүхт ингээд хийгээ суугаад байна. Тэгээд тэр сүлжээ ах дүүс хамаатан садны гэдэг юм уу найз нөхдийн сүлжээ өөрөө ингээд улс төрийн том хэрэгүүд дээр орохгүй ч гэсэн мөнгөний том хэрэгүүд дээр бол ажиллаад амьдралаа аваа яваад байна. За нэг хоёрт нь болохоор улс төрийн миний хүн, айлын хүн гэдэг одоо шалгууртаагаар ийм томилгоо шүүх хуулийн байгууллагт хитрхи хүчтэй явчлаа. Тэрнээсээ болоод өнөөдөр хүчтэй байгаа улс төрийн бүлэг нөгөөдүүлээ шүүх хуулийн байгууллагаар айлгадаг хичээдэг, өөрсдийнхээ атганд оруулж ирж дугуулах гэж оролддог. Тэ? Өшөөнзөнгөө тайлах гэж одоо тэр хуулийн байгууллага ажилуулдаг болоо өрчлээ. Энэ талд хамаатан садны одоо сүлжээ мөнгө хийгээд идэг. Энэ талд нь улс төрийн хонжоо тэ олоод идэг. Ийм хоёр эсхийн энэ хуулийн байгууллага дотор яваад шүү дээ. За гуравт нь юу болоо өрцсөн гэхээр дахиад энэ үзэгдлээсээ шалтгаалаад эцсийн дүндээ хууль шүүхийн байгууллага чи илүү мөнгөтэй, илүү их мэдэлтэй болчлоо. Улс төрчд бол ирээл явж идэг. Нөгөөдөл чинь бол доктортой 10 20 жилээр үлдэж байж идэг. Тэгээд дараагийн бүлэгэл гараад ирэхэд дараагийн бүлэгдийн өмнө очиод мөрөгдөж сөгдөж ёслоод тэгээд таны даалгаврыг би хүчтэй би сайн биелүүлнэ шүү гэдэг үүрэг даалгавар аваад тэгэл өөртөө тэндээ юу оршин тогтноод байгаад байдаг. Эцсийн дүндээ нөгөө тэр хуулийн байгууллагын нөхдүүдийн чинь бол ард түмэн сонгохгүй арчлаас ангид иргэд бол яг улс төрчдөд хариуцлага тооцсон чинь таалагдахгүй арчил ажиллаж штэ. Таалагдахгүй огцруулаад таалагдвал дахин сонгоол гэх мэтлэр ингээ яваад байна. Гэтэл нөгөө хүмүүс зүгээр иргэд хийсээ сонгодоггүй. Сонгогддгүй мөртлөө ингээд яг улс төрийн ингээд ээж дараасын
одоо эрх мэдлийн эргүүлэг дээр чинь төлбөрөө төлөөл даалгавраа гүйцэтгээд тушаалаа аваад ёслол цаашаа хөгжлөө яваад байдаг нэг хэсэг байгаад байна. Тэднийг түшгэлсэн бизнесийн том бүлэглэл яаж гэнэ эцсийн дүндээ улс төрийг мэдэх гэж оролдож байна. Бизнесийг мэдэх гэж оролдож байна. Хуулийн салбарыг мэдэх гэж оролдож байна. Тэгэхээр эн чинь бол үндсэндээ бүтэн клиентелист гэж ярьж байгаа тийм. Тэгээ энийг одоо яаж шийдэх вэ? Энийг шийдэхийн тулд биднээс маш олон хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй болж эхэлж байна. Боловсон хүчний өөрчлөлт хийх хэрэгтэй болж байна. Системийн алдаануудыг засварлах хэрэгтэй болж байна. Нэг одоо 90 оны сүүлээр юм да. Одоо Монгол ч ингээл хэвлэл мэдээлэл өөрчлөлтөө, зах зээл өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлтөө, улс төр өөрчлөлтөд явж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь зүүн Европ орнууд адилхан юм өөрчлөлт шинжилгээ явагдсан шүү дээ. Тэгэхэд олон улсын байгууллагыг надад хэлж ирсэн. Энэ зүүн Европын орн гэдэг манай Монгол давхар орж байгаа. Энэ нэг зүйлүүдэд орхисон гэж байгаа. Улс төрийн системийн өөрчлөлтөд явагдсан, эдийн засгийн өөрчлөлт явагдсан, бус системийн өөрчлөлт явагдсан хэвлэл мэдээлэл үг хэлэх одоо хэвлэл хэрэгжил. Гэхдээ хууль шүүхийн засал гэж байна шүү дээ. Энэ засалт ерөөсөө салхи орсонгүй гэж ярьсан байхгүй. Энийг хийж чадсангүй. Яг посткоммунист улс орнуудын зовлон үнэхээр адилхан. Хууль шүүхийн системд хамгийн амжилттай бараг 100% шинжил хийсэн улс орн бол Зүүн Герман байхгүй юу? Яаж шинжил хийсэн гэхээр ерөөсөө тэр тухайн үеийн социалист маягийн хуульчтай бүгднийг дэвтгүрт гаргаад Баруун Германаас хуульч тавьчраас суулгацсан. Шууд тий шууд бүрэн шууд сольсон шүү дээ. Шууд сольчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр маш хэлбэр байсан. Гэтэл бусад улс орнд бол тийм боломж байгаагүй. Тэ хүссэн үсээгөө дотроо байгаад гаднаас хууж авчирсан. Гаднаас хуульж авчирсан. Одоо Казахстан Англиас шүүгч авчрах гэж оролдож байгаа шүү дээ шүү дээ. Шүүхийн системийг сайжруулах зорилготойгоор. Биднээс бол ямар гаднаас хуульж авчиралтай биш тий. Тусаар тагнасан бүрэгт нэг юм хэл мэдэх ёстой асуудал зөндөө шүү дээ. Тэгэхээр хүссэн үсээгөө дотор байгаа нөгөө хүнийхээ нөөцөөр л энэ асуудлыг шийдэх гэж оролдохоор хамгийн том аюул нь хуулийн салбарт энэ зөрчил байгаа байхгүй юу? Бусад одоо чинь эдийн засгийн салбарын өөрчлөлт гэхээр хүний хувийн өмчтөд болгол авах юм бол хувийн өмчн дээр суурилсан өөрчлөлт өөр хүсүүс ингээл цааш үргэлжлэл яваад өчөж шүү дээ. Хөгжөөл явна тий. Алдаа оноогоо зэгцлээ. Арцл хүссэн үсээгөө иргэдэд ингээд сонгох эрхийг өгчөд л тэд нар яаж гэнэ асуудлын голыг олоод сонголтоо хийгээд шийдээл явчихжээ шүү дээ. Гэтэл хууль шүүхийн байгууллагын шинжилт чинь юун дээр очиж ундаг вэ? Хичнээн сайн хууль гарах гэж оролдсон боловсруучны оршил болж байгаа байхгүй. Яасан гэхээр нөгөө хуулийн байгууллагын толгойд гараа суучихсан эрх мэдлийг атгачихсан хүмүүс чинь өөрчлөлтөнд дургу. Өөртөө таалагдахгүй өөрчлөлтийг буцаагаад нурах хэмжээний юутай байна уу? Бодит эрх мэдлэлтэй сууж байгаа байхгүй. Зүгээр л өөрчлөлт хийсэн хүнийг дурын гэмт хэрэгтэн болгож зарлаад тоглож эрх мэдэл нэг улс төрчтэй хэлхийгдэл тоглоход боломжтой эрх мэдэл байхгүй. Тийм учраас тэр салбар маш хүнд. Зүүн Европын улс орнуудад тэр салбарт өөрчлөлт хийх гэж оролцсон орлого бол эхэндээ бол дандаа амжилтгүй азгүйтжсэн. Учир шалтгаан нь юу гэхээр тэнд мөнгөтэй, нөлөөтэй, тэгээ бодит эрх мэдэлтэй хүмүүс сууж байгаа. Тийм тэр улс өөрөөр нь өөрчлөлт хэцүү юм байна. Улс өөрөөр нь өөрчлөлт хэцүү. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр зүүн Европын улс орнууд уул нь бол бүгд хийж чадаагүй. Гэхдээ зарим улсууд нь хийсэн яасан гэхээр одоо эхлээд нэг шилжилтийн маягийн үндс хууль хийчихэд дараа нь шилжилтийн маягийн үндс хуулиар тодорхой хэмжээнд улс уртаа судалгааны үндсэн дээр гол одоо доктортой үйлчлдэг үндс хуулийг хийнгүүтээ тэр үндс хуулийг өөрчлөлтөнтэй холбоотойгоор шүүгч нар болон прокурорууд гэх мэтлэн нөлөө бүхэн хуульчдын системд аттестац зохион байгуулсан байгаа байхгүй юу? Шууд яг л та нарын өмнөх туршлага болон мэдлэгч нь энэ шинэ үндс хуулийн өрөөнд бол одоо үнс юм байхгүй яг адилхан. Шинэ хүн орж ирэх хуучин хүнтэнд ажиллах хоёр бол яг адилхан. Яг л өмнөх туршлагаар чинь бол энд бол үндсэндээ бол одоо 0 үр нөлөө гэж үзэж байгаа учраас. Манайхан бол тэрийг юусоо хийж чадаагүй. Зүгээр л хуучин болсон хүчнээр л ингээд хийх гээд оролдонгууд нөгөөдөл нь ямар шинэ хууль орж ирсэн тэрийг нь ядгүй хуучин арга барил дээр хэрэгжүүлэх гэж оролддог. Нэг хоёрдугаарт нь өөрийнх нь ажилдаг арга барилыг жоохон өөрчлөл хөндрүүлэл хүний эрхийн мэдрэмжлээ болгоол эхлэнгууд таагүй хандж эхэлдэг. Одоо та бүхэн санаж байгаа бол 2016 оны хавар эрүүгийн эрхийн шийдвэр ажиллагааны хуулийг шинээр бичээд өмнө нь огт байгаагүй хууль сахиулах ажиллагааны хуулийг цоо шинэ хууль гаргаад одоо хууль сахиулагч болон мөрзөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бүх албуудыг хуулийн стандарт руу оруулаад ирсэн чинь таавал нэлийн шинжилгээ өөрчлөлт оролцсон шүү дээ. Тэгээд оруулаад ирэнгууд тухайн үеийн цагдаагийн дарга, тагнуулын дарга, авилгалтай тэмцэх газрын дарга 3 одоо эсрүүцэл бичээд бүр өдөр тутмын хэвлэлүүдээр гаргаад ерөнхий сайдыг шахаад ерөнхий сайд нь тэдний үгэнд ороод өргөн барьсан засгийн газрын хуулиудад татах хэмжээний үйл явц болж илаа шүү дээ. Одоо албан тушаалтны маш хүчтэй эсрүүцжсэн 3 4 нь л одоо заалт байдیں۔ Тэр заалтын нэгэн жишээ нь 2461-д хүнийг хорчоод дээр нь гүйцэтгэх ажил явуулдгийг хориглоно л гэсэн заалт.
Тэгээд тэнд гүйцэтгэж явуулахыг хорчхоор хүмүүс хүнийг хорих биш гадуур байж байгаад араас нь нөгөө тусгай тоног хэрэгслээрээ мөржин шалгах үйл ажиллагаа явуулах сонирхолтой болж эхлэх байхгүй юу? Дэлхийн улс орнууд ийм л байдаг. Яг тэр жишгээс зөрж хүнийг заавал хориод гэр бүлийн өөрийг нь айд сүйз янз бүрийн юмтай болгож жагаад тэг өөр нь хэргийг нотлуулах гэж оролддог. Гэтэл эрүүгийн одоо процессын хуулинд чинь хэргийг өөрөөр нотлуулахыг хорьсон шүү дээ. Төр хэргийг тэр хүнээр өөрөөр нотлуулах биш. Өөр нотлох баримтуудаар нотлож хүнийг гэмт хэрэгтэн гэж үзээ. Вишинский арга гэж энийг хэлдэг. Хүнийг одоо тэр хүн нь гэмт хэрэг хийсэн гэж сэрдэгж байгаа хүн өөрөө нэг номерын ач холбогдолтой нотлох баримт буюу их сурвалж гэж үздэг Вишинский арга чинь дэлхийн нийтээр аимшигт эрүүдэн шүүх тэр тулгах тэр аргуулыг бий болгосон байхгүй үйлдвэрлэсэн байхгүй. Тэгээ биднээс 92 онд тэр зарчмаас сална гэж хэлсэн мөртлөө одоо хүртэл бодит байдал дээр салаагүй л яваа. Одоо хоёр дахь бас нэг тэр үед хамгийн их цочирдуулсан одоо өөрчлөлт бол тухайн хууль дээр ямар асуудал орсон гэдэг. Хэрвээ хэн нэгэн хүний араас төрийн байгууллага хууль заасан онцгой одоо мөрдөн шалгадаг нууц далд аргаар явдаг техник хэрэгслээ ашиглаж шалгасан бол шалгасан материалуудаа зэгслээ нэг үл шүүхэд нотлогоор дуулгаж тэр хүний гэн буруутай эсхийг шийдвэл шүүхэд очихгүй л тэр хүнд нь буцааж өгөөд төр бол ийм ажил хийсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр ийм л ажил хийж байгаа шүү дээ. Ийм ажил хийсэн. Тийм учраас тантай холбоотой ийм мэдээлэл төрийн байгуулалт одоо би бүлцсэн учраас энийг одоо нэг бол бид нар устгаж болж байна, эсвэл та устгаж болж байна. Та наадгаа үзээд энэ одоо хууль ёсоор хийсэн үгүй юу гэдгийг эргэлзээ өсч явал хуулийн дагуу гомдлагаараа шалгуулж болж байна гэдэг зарчим багхгүй. Тэгээ энэ зарчмыг одоо хуульчтай гэсэн. За саяны энэ зарчим бол манай нөгөө далд аргаар хүний нууцд ордог тэр байгууллагын бараг зүрхэнд нь зоосон баха. Хамгийн одоо хүчтэй эсэргүүцэж цочирдож сандарсан бол шинэ энэ зарчим байсан. За авилгал ихтэй одоо хэлжсэн Монгол улсын хөгжлийг боож байгаа том. Тэгэхээр одоо ингээд төр ихтэй одоо ингээд төрийг хэн бий болгох гэдэг нам бий болгоод байгаа байхгүй Монголд бол. Тэгэхээр Монголын одоо ингээд том намууд одоо юу гэдэг юм ман за 60 тэрбум гайлын барьж जैन те аам ял бас нам байж जैन те аль нь одоо ийм юунд итгэцсэн авилгал итгэцсэн. Ерөөсө 2010 оны сонгуул үлээ нөгөө нэг холимос системээр явдаг чинь тэр чи одоо ингээд жагсаахад одоо ингээд намдаа одоо хий хэмжээ юм уушаасан хамаарл ингээд хясаалтан биччихжээ л шүү дээ. За ийм байдлаар ингээд харахад бол та бол одоо тэнд байсан шүү дээ. Тэгэхээр энэ нам өөрөө ингээд авилгад итгэцсэн байгаа байхгүй. Тэг яг хуу манай намууд энэ нөгөө нийгмийнхаа энэ нийгэмд юу илүү үнцэнтэй вэ гэдэг одоо тэр зүйлийнхаа араас ингээд үнэрлэх хэрэгтэн сайтаар явж байгаа юм л да. Нийгэмд хүний эрх, нийгэмд эрүүл сарвал оюухан үнцэнтэй бол намууд бас тэгэл тэр шигээ үнэрлэл явна шүү дээ. Яг бол улс төр гэдэг чинь өөрөө хүнийг ямар шалгуураар хүмүүс сонгож байна тэрнийг нь дагаж л ингэж хөдөлж идэг бас улс төрч чинь бас өрөвдөлттэй мэрэгжэн шүү дээ. Хүнцэндээ бол тийм үү. Олон нийтэд таалагдах гал ингээл олон нийт алиа салбартаа өсчөөл алиа салбартаа болох гол оролдол гүйцэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ нийгэм чинь өөрөө ингээд юу болоод эхлэх вэ гэхээр мөнгө илүү үнцэнтэй болоод эхэллээ тий. Тэнгуутаа клиентелист гэж яриад байгаа. Харилцан ашигтай байх гэдэг. Гэхдээ тэр нь эрүүл сарвал ашигын тухай ерөөсөө биш тий. Ерөөсөө ингээд хулгайг нь хамгаалж ивэл харилцан ашигтай хаана газраас мөнгө хулгайлаад тэрийг тараагаад өгжөөвэл харилцан ашигтай гэдэг нэг юм өөрийг нэмжээд өөрт нь үйлчлээд тий өөрийг дэвшүүлээд харилцсан тий. Яг тийм нэг өвөөгүй ёс зүггүй зарчимгүй юм руу ингээд явцсан чинь намууд бүгд тийм болоо хөрцсөн. Яг л сонгогчд мөнгө нэхэд байгаа учраас намууд яах ёстой? Мөнгө олох хэрэгтэй. Өөртөө мөнгө олж чадахгүй мөнгөтэй хүнд яах ёстой? Хандах ёстой. Гэдэг зарчим руу явангууд намууд бүхэлдээ мөнгөтэй хүний уралдаан болоо хөрцсөн. Пирамид мөнгөний пирамид сайн болсон. Мөнгөний пирамид болсон. Тэгэл хин илүү мөнгө цуглуулж чадна эсвэл хин илүү мөнгөтэй хүн тэр хүн сонгогдох магадлал ихтэй. За намын дараагад хамгийн ойрхон хүмүүс тэр мөнгөтэй хүмүүс болно тий. Нөлөөтэй. Тийм нөлөөлийн тогтолцоо өөрөө мөнгөөр хэмжигдэх болоод ирэнгуут намууд ч өөрөөсөө ингээд зүгээр л мөнгөний пирамид болоо өрчөж байгаа байхгүй. Төвшөндөө үн цэнтэй тэгэл хамгийн том мөнгөтэн дээрээ тэгэл дунд доор тэгэл арай жижиг мөнгөтэнүүд нь доороо байх хэрэгтэй гэсэн зөвхөн мөнгөөр ирэмбэлсэн пирамид шиг болоо өрчөж. Тэгэхээр эн чинь өөрөө цэвэр клиентелист нам болоо өрчөж байгаа. Ямар ч үзэл баримталгүй, ямар ч зарчимгүй, ямар ч хөгжлийн бодлогогүй зөвхөн мөнгөний пирамид. Энэ мөнгөний пирамид чинь төрд ороод ирэхээр яах вэ? Тэрийг л юм шүү дээ. Нөгөөтгөл хийн. Өөр юу ч хийхгүй. Яг л нэг бол зарсан мөнгөө олно, эсвэл ирээдүйд зарах мөнгөө олно гэдэг зарчмаар
Яг мөнгөний пирамид албан тушаал руу бөөнөрөө ингээ гүг орчиж штэ. Гүгэд оронгууд бүх албан тушаалыг мөнгөөр үнэлэх гэж орлоо. Тэрний хамгийн том бодит илэрхийлэл нь 60 тэрбум гээд сая ардын намынхан дээр одоо нэр хаягтайгаа бөгөөд одоо зурсан схемтэйгээ гарч ирлээ штэ. За гэхдээ яг энэтэй төстэй систем бүх нам дээр адилхан гэдэг ягаад гэнэ үү? Байсан шүү дээ. Яваад байна. Байгаа шүү дээ. Ягаад гэвэл сонгогчд зөвхөн тэр өнцгөөс намайг ус төрчдгийг харж Энд аймаг руугаа ингээд бүр очиж байгаа шүү дээ. ерөөсө дүүрэг хороо Тий. намынхаа анхан шат руу хүртлөө энэ схемээр очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ схемийг эвдэхийн тулд бусад улсууд яад юм бэ гэхээр ерөөсө арчлын өртгийг багасгах зарчим байна. Ерөөсө арчлын өртгийг багасгах, эрх мэдлийн төвлөрлийг сааруул. Тэгээд над пирамидынхаа одоо мөнгөний хамааралтай ойрог буулга, алга болго гэдэг л зарчим шүү дээ. За хоёр дахь нь болохоор Ингэж чадах уу гэдэг. ингийн тулд олон юм энэ дээ. Хууль тогтоомжиж ер нь энэ улс төрийн намын хууль тогтоомжийг өөрчилж намуудад нэг жигд адилхан хуулийн шаардлага тавьж нөгөө мөнгөнийх нь дотоод одоо арчилсан бус байгаа байдлыг нь гэх мэтлэн энэ клиентелист гэж харилцсан өөрөөсөө наймаалцдаг. Тэгээд наймаалцж байгаа зүйл намын эрх мэдлээс гадна төрийн эрх мэдэл болтлоо болцсон байгаа энэ зүйлүүдийг зэгцлэхэд ер нь мэдээ олон ажил хийн шүү. За хоёрт нь болохоор мөнгнөөс гадна үнж байдал. Хинд үнж үү, тэ? Тэр намын үзэл санаанд үнж үү, Хүнд үнж үү, тэ? Тэр намын хэрэгжүүлэх гэж байгаа бодлогодоо үнж үү, эсвэл хэн нэгэн дарагд, хэн нэгэн эзэнд үнж үү гэдэг энэ өрсөлдөө нам дотор яг мөнгөтэйг адилхан бас явцсан. Бас нэг асуудал, тэ? Бас нэг асуудал. Тэр ностаа. Ностаа асуудал. Тэрний юу гэхээр ерөөсөө одоо нохой мэд үнж байх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх тухай яриа. Тэнд үзэл бодол зөрж болно. Гэхдээ эрүүл саруул бодол байх тухай яриа ерөөсөө байхгүй. Тэнд зарчмаа ярьж болно. Гэхдээ зарчим зөрчилдөхөөр эрүүл саруулаар шүүмжлээд та энэ буруу энэ зөв тухай ярихаар чи өстөд багван талуу манаа талуу гэдэг шиг болтлоод зодтолж байгаа байхгүй. Тэгээ энэ мөнгөний болон үнж байдлын гэдэг энэ хоёр юм чинь ерөөсөө ингээ харахаар хиний систем бэ? Яг мөнгө үнж байдал хоёроор системчилдэг загвар дэлхийд юу хэлдэг вэ? Мафиг хэлдэг. Энд чинь мафиас байхгүй. Тэгээд дээр нь хууль хүчний байгууллага орно. Тий. Мафиас гэдэг чинь ерөөсөө тийм шүү дээ. Чи над хүн ч явах хэвээр гэмтэргийгээ ч болтгой их хэмжээний мөнгө олох хэвээр гэдэг ийм хоёр зарчим л байгаа ерөөсөө. Амнаас алдах нь хамаагүй тийм. Амнаас алдах нь хамаагүй. Эзэндээ үнж явах хэвээр шүү. Бүлэглэлдээ үнж явах хэвээр шүү. Хоёрт нь гэмтэрэг тэр ямар арга замаар олох нь хамаагүй шүү. Их хэмжээний мөнгөний одоо пирамид л үүсгэх шүү. Эн чинь маф байхгүй. Гэтэл энэ хоёр шалгуураар ингээ харахаар манай улс төрийн намууд ерөөсөө тэр яар маф явж шүү. Ерөөсөө гэмтэргийн бүлэглэл шиг. Одоо энэ гэмтэргийн бүлэглэлч Монгол улсын багт зуртсан. Одоо тийм. Тийм учраас ийм гэмтэргийн бүлэглэл шиг зохион байгуулалтыг яаж задлах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Одоо учир шалтгаан харчлаа. Үзэгдлээ бол биднээс таньчлаа. Юунаас олж байгаа вэ гэдгийнх нь одоо их усүрд харьцангуй бол ойлгочлоо. За энийг яаж шийдэх вэ? Шийдэх арга зам. Нэг улс төрийн намуудыг ямар нэгэн санхүүгийн одоо пирамид эсвэл хин нэгэн эзэнд үнж байх боолуудын пирамид болгож ерөөсө болдгүй юм байна. Тийм учраас үнж байдал гэдэг энэ нэг эзний ёс ноёлж байгааг бол юугаар өөрчилдөг вэ гэхээр дотоод арчлаар л системчлдэг юм байна. Дотоод арчлал юу хэлдэг юм бэ гэхээр дарга зэрэгээ шүүмжлэх чадвартай, зөв зүйлийн тухай хэлцүүлэг өрнүүлэх боломжтой намынхаа олон нийтийн оролцоог хангадаг систем байд юм байна. За энэ талаар хуулийн шинжилтүүд хийнэ. Ил тоод эрүүл саруул тийм. Ил таад эрүүл саруул тэр чинь бодлогыг төрийн өрсөлдөөнд оруулж ирэх чөлөөт өрсөлдөө тийм. Өрсөлдөөний арчлын өрсөлдөөний систем болохоос шинжтэй хаалттай одоо дарангуулын систем ерөөсөө биш юм байна. За хоёрт нь намын санхүүжилт. Намын санхүүжилт ил тод болгох юм байна. Бүрийн хяналтанд оруулдаг юм байна. Төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгөөд өгж байгаа санхүүжилтийн төлөө татвар төлөгчд намд хөндлөнгөө аудит оруулах хэрэгтэй гэдэг юм байна. Гэхмэчлээ. За энэ хоёр нам нэг ч одоо тайлан тавьдаг учраас гişүүдтэй. Оо яг. Одоо манай ч гişүүдэд одоо нөгөө арчил өгж байгаа улс орнууд чинь намын олон нийтэд тайлан тавих үтгэл тэр намд огт хамааралгүй иргэдэд ил тод тайлан тавих тухай яриг ярьж эхэлж байгаа байхгүй. Санхүүжилтийн тэр тогтолцооных нь хувьд. Хоёрдугаард мөнгөөр бүх юм худалдаж авдаг энэ өрсөлдөөг зогсоохын тулд арчлалын одоо зардлыг аль болох бууруулах тухай ярьж байгаа.
сонгуулийн зардлыг бууруулах тухай, арчил одоо өөрсдөө одоо заргаж байгаа мөнгө үнцнүүдийг бууруулах тухай ярьж эхэлж байгаа байхгүй. Хэрвээ ингээд энэ арчлалын зардлыг бууруулахгүй юм бол сонгуульд дундаж ангийн нэгч төлөөл орох ямарч боломж. Яг бол тэрний өртгийг дийлэхгүй чадахгүй. Боломжгүй. Ямар ч боломжгүй. Тэгэхээр нөгөө арчлалын зардал буухгүй болохоор сонгуул зөвхөн хэний асуудал болж болох вэ? Хэдэн зүүн олигархийн л асуудал болж хувирч байгаа байхгүй. Тэдний тоглолт, тэдний зураглал тий. Дундад зуунд бол нэг өөр цустай язгуур усаатай хэдэн үний л одоо улс төр гэдэг нь эзэмшлийн байсан шүү дээ. А гэтэл чөлөө зах зээл рүү арчлал руу ороод ирээд арчлалын нөгөө зардлыг хэтэрхий одоо дээш нь шидчихээр нэг төрөвчний зузаантай нэг хэдэн олигархуудын тоглолт бол улс төр болж орох гэж байна шүү дээ. Тэгэхээр улс төрийг, эдийн засгийг, оюун санааны хөгжлийг дундаж ангийнхын төвшөнд оруулж ирэхэд бол юу их вэ гэдэг биднээс бодлогынхаа бодох хэрэгтэй болсон. Одоо зах зээл рүүгээ хараад эдийн засгийн тоглолтыг харахаар дундаж ангийн чинь тоглолт тэнд ерөөсө харагдах байчлаа. Тэнд бол маш том хэдэн компани л тоглолт эдийн засгийн одоо юу болоо хувирчлаа. Талбар болоо хувирчлаа. Тэгэхээр дундаж анги руу яаж оруулж ирэх вэ? Ягаад жижиг дундын зээл гэдэг маань уул нь бол одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байгууллагад тэр зээлийн тухай ярьсан гэхлээр зах зээл дээрх оролцоотой тоглож үүсгэхийн тулд дундаж анги дэмжих юм бодлого Японд ч байна, өөр олон улсад. Дундаж анги бол маш чухал шүү дээ. Нийгмийн маш чухал. Нийгмийн маш чухал. Дундаж анги бол нийгмийн доктортой байдлыг хангадаг. Дундаж анги бол нийгмийн итгэлцлийг бүрдүүлдэг. Дундаж анги өөрөө зөрчилдөөнийг багасгадаг. Маш том суурь болж маш суурь том суурь байхгүй. Гэтэл тэр суурь явсан эдийн засгийн хөшүүрэг нь болохоор улс төрчд нь хулгайлцдаг. Тэ? Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дундаж хэсэг байхгүй болж шүү дээ. Тэдэнд очихсан боломж өөр өнөр нь хулгайлцдаг. Зах зээл дээр тоолох гэхээр олигархууд нь зах зээлийг булааж аваад эзэмшчихдэг. За улс төрд өрсөлдөх гэхээр дахиад нөгөө мөнгөтэй хэсэг нь намуудыг хувьчилж аваад эзэмшээд нөгөө хүмүүсийг арчлалт дуу хоолой гарах боломжийг нь алга болгочдөг. Нийгмийн оюун санаан дээр гарч ирээд нэг үг дуугаа хэлэх гэхээр дахиад мөнгөөр одоо хэвлэл мэдээлэл эрсдэл худалдаж аваад суучдаг. Тэгээ эн чинь өөрөө юу болоо явуулчихэр нэг дундаж анги маань хэлэх үгийн талбарч байхгүй, эдийн засгийн тоолох орон зайч байхгүй, өөрсдийнхөө үзэл бодлыг нэгтгээд улс төр дээр шийдвэр гаргалтанд оролцоож байхгүй. Бүгдээр хаасан. Бүгдээр нэг хаалттай орчин руу яваад дундаж анги маань яг элсэн цаг шиг доошоо гоож эхэлж байгаа байхгүй. Эдийн засгийн боломжийг хаачлаа тий. Шийдвэрлэлд оролцоог нь багасгачлаа. Ингээд тэгээ шударгасаа ингээ хайгаад хууль хүчний байгууллага шүүхэд хандад явъя гингууд хууль хүчний байгууллагууд нь хөдөлдөггүй. Дээрээс улс төрийн захиалгатай эсвэл мөнгөний юутай уяатай. Эцсийн дүндээ яасан дээд шүхтэр одоо ил цагаан манай бизнес эрхлэгчд ярьж байгаа зүгээр анх шатны шүүхт авзаалт шүүхөө яваад ямар ч нэмэргүй дээд шүхтэр очиад дээд шүүхийн нэг хэдэн гишүүд дээр нөгөө төлдийн төлөө том олигархууд ч шийдвэр авчдаг. Тэгээд шийдвэр нь ойлгомжтой захиалгатай биднээс хуулиар хамгаалагдах ямар ч боломжгүй. Хуулиар хамгаалагдахгүй гэхээр нөгөө талд яг хин хүчтэй ноёлох хууль үйлчлэхээр нөгөө хүчтэй байгаа олигархууд л ялтаа байнга аав шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг ингээ харахаар манай дундаж анги яг ингээ эсэн цагш ингээ гоождог байхгүй доошоо. Доошоо гоочхоор ямар юур орж байгаа. Ядуурл руу тий өөр юм руу орж байгаа шүү дээ. Нөгөө хохирогчд руу ингээд өөр юм руу урсж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дундаж анги маань ингээ урсаад доошоо ингээд лир хэлбэртэй болчих юм байна. Энэ улс орноо бүр л одоо жих нөгөө зарим нэг хүмүүс үсээд байгаа эмх замбраагүй тий алдах юмгүй хүмүүс юу их вэ гэдэг юм руу л очиж штэ. Тэгэхээр биднээсийн одоо зөвхөн улс төрийн намыг өөрчлөх гэдэг маань эцсийн дүндээ дахиад дундаж анги улс төрийн нам дотор яаж илүү дуу хоолойтой оруулж ирэх вэ гэдэг л бодлого болж хувирч байна штэ сүлдээ. Тий тэр би сая бас одоо юу гэдэг ингээд ерөнхийдөө одоо манай хуучин тогтолцоонд бас сайн юмуд байсан юм шиг байна. Би сая нэг MNC-ийн хилцүүлгийг үзчихлээ. Тэнд арьс ширний одоо нэгдлийн төлөөллийн хүн хөрөнгийн биржийн одоо захирал манай ноос ноолуурын том төлөөлөгч Орны сан богц хүмүүс ороо ярьж байгаа сонсч байлаа. Тэгэд одоо ноолуур цаг эхэлж байгаа шүү дээ. Тэгэд манайх усаас ингээд одоо хөрөнгийн биржэд дамжаад ингээд ноолуураа авдаг шүү дээ. Тэгээ ийм ноолуур аваад ингээд явхад одоо юу гэдэг одоо хятадын компаниудын пүүсийн захиалгатай тэдний гар хөлсөн одоо Монгол чэнжүүд энийг ажлуулахгүй гэж аахгүй Монголын төрийг. Тийм дээ. Тэгээд эн чинь бас манай чинь одоо социализмын гэхээс илүүтэйгээр одоо манад зүгээр гажиг өчсөн байгаа санхүүгийн тогтолцоотой холбоотой. Энэ их тийм бас эмзэг эмзэглэмээр сэтгэв. Ягаад гэхээр
дахиад юу болоо хөрцсөн бэ гэхээр бид нүс сая ингээд арчлалын тухай ярьлаа. Тэгээ хуулийн тухай ярьлаа, зах зээлийн тухай ярьлаа. Гэтэл энэ зах зээлийн систем чи өөрөө дахиад нөгөө талдаа санхүүгийн эрүүл системийг шаардж эхэлж байгаа байхгүй юу? Банкыг ингээд эзэмшчихсэн цөөн мөнгө хүүлэх байдлаар амьдрдаг болоод ирэхээр нөгөө бизнес чинь банкны хүнд яаж эхэлж байна вэ? Дарлуулж эхэлж байна шүү дээ. Маш өндөр хүүтэй. Тэгээд банкны төлөө ажиллаад байдаг. Тийм зүгээр тэр бизнес эрхэлж байгаа хүн чинь сүүлдээ юу болсон гэхээр ерөөсөө банкны төлөө ажиллаж банкны хүүхдүүд бүх ашгаа өгч өгдөг. Бүх ашгаа тийш өгж өгдөг. Нөгөө ажлын байраа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах, бизнесээ өргөжүүлээд нэг зах зээл дээр одоо айгуу доктортой боломжийн бизнес болчихсон гэдэг бодлого бол байхгүй болчихж шээ. Мартах хэрэгтэй. Сүүлдээ зөвхөн хүний төлөө ажилласаар байгаад бизнесэнд дампуураад тий төрөөсөө өгсөөр байгаад ажлын байр нь алга болоод ингээл дуусч байгаа байхгүй. Эсвэргээр банкуд нь юу болоо өрцсөн. Хүлсэн мөнгөөр бизнес худалдаж авал том бизнесийн сүлжээ үүсгэл эхэлж шээ. Гэтэл одоо биднээс дахиад сонирхолтой төслийн тухай ярихаас аргагүй болж байна. Яагаад банк бизнес эрхлээд байгаа юм бэ? Банк бол бизнесийг дэмжих санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл авсан тэмцэл систем байх ёстой байтал одоо банк нь өөрсдийнхөө мөнгө хүлд нэг гараараа мөнгө хүлдэг нөгөө гараараа яадаг бизнес хийдэг. Мөнгө хүүдэх замаараа бизнесийн маш олон санааг тэндээ татаж авдаг. Мөнгөөр бизнесийн хамгийн үр ашгуудыг татаж авдаг. Дампуурхаар дандаа нөгөө төрлийн булааж орон зайг нэжлээд өөрөө ийшээгээ баг хүүтэй өөрөөх мөнгийг эргэлдүүлээ оруулаад явчих. Тэгээ бас одоо сүүлд нь тарих угааж байгаа шүү дээ. Чи одоо худалдаа үйлчлэг банк гэх чи одоо өөрөө булан бөөрөг төлөвчтэй. Өөрөө засгийн газрын мэдээ сонирхтой гэсэн юм. Ерөөсө ганц худалдаа үйлчлэг банк биш. Гол хаан худалдаа үйлчлэл манад байж байгаа бүх банк яг ийм зарчмаар ажиллаж эхэлж байна. За тэгвэл яагаад энэ дээрээ дүрм дахиад нэг шударгаас дахиад одоо энэ улсын хурцыг шийдэх хэрэгтэй шүү дээ. Тэнгууд дахиад яасан гэхээр банк улс төр хуулийн холилдсон юу вэ нөө бүлэг үсцэн. Дахиад нөгөө би түр байсан нэг үнэнч байх санхүүгийн пирамид дээр чинь мафиа штэ гэдэг шиг яг дахиад шин чанаруудыг харахаар тийм болчих гээд штэ. Тэгэхээр дахиад биднээс бодох хэрэгтэй байна. Яагаад Монгол улсад ийм өндөр хүүтэй? Одоо тэр саяны ноос нулууртай холбоотой асуудал бол үнэндээ юу гэхээр нөгөө хятад цуглуулад байгаа ноолуур цуглуулад байгаа хүндээ буруу байгаа юм биш. Монголчууд нь маш өндөр хүүтэй зээлтэй учраас нөгөө урт хугацааны бөгөөд бага хүүтэй зээл олж мөнгө олж чаддаг хүмүүс нь өрсөлдөнд ирээ ялчаад байгаа байхгүй юу? Нөгөө нөхдүүд нь маш бага хүүтэй гэхдээ урт хугацаагаар авч чадах мөнгөний их үсвэртэй. Тэр мөнгөө барьж орж ирээд Монголын зах зээл дээр тоглолцчихдаг. Монголчууд нь болохоор мөнгө олох гэхээр богинохон хугацаатай маш өндөр хүүтэй. Тэгээ барьцаа хөрөнгө байхгүй банк бус санхүү эсвэл юу баг ламбардаар мөнгө олж авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ талд нь за бараг л одоо хэрүүлээгээд байгаа шиг жижиг үйлдвэрлэлийн зээл гэдэг шиг 3% хүүтэй энд нь 30-40% хүүтэй хоёр мөнгөтэй хүн ноос ноолорын бизнес руу гүйж ороход аль нь ялах нь ойлгомжтой шүү дээ. Маш ойлгомжтой байхгүй. Тийм учраас энэ Монголд байгаа юм ерөөсөн биш. Энийн ард мөнгөний их усүр ямар хүүтэй ямар хугацаагаар олгогддог үүдэл байгаад байгаа. Тэгэхээр бид нүс дахиад бодох хэрэгтэй. Монголыг зөвхөн хүүлэх замаар одоо нэг үйлдэхэд бараг л манж хятадын үед нөгөө хятад манжийн пүүс гэдэг тийм манжийн хятадын пүүс гэдэг шиг тэдний хүүгээс хэд дахин илүү хүүтэй монголчууд байгаа байхгүй юу? Бие биенийг хүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид бодох хэрэгтэй. Энэ банк санхүүгийн тогтолцоогоо либералчлахгүйгээр өрсөлдөөнд оруулахгүйгээр урт хугацаатай бага хүүтэй мөнгийг оруулж ирж энэ их богино хугацаатай их хүүтэй мөнгөний тэрүүгээр үр шимээ аваад байгаа тэр хүмүүсийн өрсөлдөөнд оруулахгүйгээр жирийн иргэдэд жирийн одоо дундаж бизнес дахиад би дундаж ангиа ярина тий нөгөө дундаж бизнес эрхлэгчдэд бизнесийн боломжоос олдохгүй. Нэг бол олигархуудад зах зээлээ болоолгоно, нэг бол хятадаас орж ирсэн мөнгөнд зах зээлээ болоолгоно. За та бүхэн ер нь ярьцхан цаг ингээд өндөрлөж байна, өндөрлөгч байна. Гэхдээ би бас ингэ бодож байна. Одоо бол хүн болон та бол нэлээд олон шийдвэрлэх юмудыг ярьлаа. Гэхдээ бас ард иргэд бас ингэ гарц хайгаад байгаа байхгүй. Тэгээ миний одоо мэдхээр нэг залуучууд яваад бас төрөм шог залуучууд яваад түүний 76 гэдэг бас нэг юм. За миний ойлгосноор тэр бол одоо мөрөөдлийн 76. Ийм 76 он бол одоо улс орны өдөрт бол бас зүгээр юм. Тэгээ нам оролцоод явж байгаа. Тэгээд тэнд дотор одоо анхны шатанда тэд 5,000 хүн олон нийтэс нийлүүлээ. Одоо тэр 300 шалгаруулсан. Тэд одоо таны нэр байлаа. Тэмүүжин сайд гэ тэ танд бас баяр хүргэе. Ард иргэдүүд танд бас итгээд тэ
та намаараа бас дэвшил багч болж байна те 23 онд таныг дэвшүүлж шаарч ирж бас. Яг одоо хувийн хувьд бол бас зориг байна л да. Шийдвэр гаргах төвшөндөө хулгайчдыг цөөлөх юмсан гэсэн хувийн бодол байна. Хэрэгжүүлэх хэрэгтэй шин ярьж байгаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй шин. Хоёрт нь үнэхээр ингээд дутуу хийсэн ажлаа гүйцэлдүүлээд тэгээ бод санаж байгаа зүйлээ бас хэрэгжүүлэх юмсан гэж бодох юм. Улс орны хүндэлс авармаар байна. Тийм. Гуравт нь болохоор ингээд улс төрчдийн үлдээдэглэгээс игээд үлдээдэг нэг өв байдаг штэ тий. Тэгээд нэг ядаж нэг нас дээр гараад өгөн болцсон хойно чимэд өгш шиг нэг ийм өв үлдээсэн юм шүү гэдэг нэг үлдээсэн өвөөрөө бахарах хэмжээний тий нэр хүндтэй байх бодол санаа байх юм. Тийм учраас санаа бол байна. Гэтэ өрсөлдөөн бол хүнд штэ. Саний ярьж байгаа бүх зовлон чинь биднээс өмнө маш өндөр хэмжээний мөнгө, маш өндөр хэмжээний тий үнэнч байдлын шалгуур. Би чинь ингээд төвчж чадахгүй тий хин нэгэнд зулгуудаад ингээд ам аймгаа сууж чадахгүй дургу өрмөр төвчмөг юм гарахаар ингээд хороо өгөр хилчдэг учраас олон хүн ингээд дургу хүрчдэг бас нэг тийм гимтэй. Улс төрчд байх одоо өнөөгөө улс төрч байх чанар дуулууртай байх тий. Нөгөө үнч байх тий. Эзэндээ үнэнч дуулууртай хуцгасан газар хуцаад хамих гэсэн газар хамихаа сууж явах хэрэгтэй байтал би ч одоо эсэргээр байдаг хүн тэгж чадахгүй. Ер нь зүгээр залуучуудын санаачлаг нийгмийн өөрийнх нь одоо бараг л юу л байна л да. Захиалгал байна л да. Тэгээ мөнгөний хойноос, эрх мэдлийн хойноос эсвэл юу гэдэг нь бүлэг фракц доторх байр суурийн хойноос гүөхээс илүүтэйгээр дахиад нэг өөрийн гэсэн нэг бодлоготой, зарчимтай тэгээд асуудлаа шийдэх нэг шийдэл гарцтай ховж ярихаас илүүтэйгээр ингээд шийдэл гарцаа таниулах гэж оролддог. Тим хүмүүсийн одоо цуглах газар бол улсын хурл юм шүү дээ. Тэгээ харамсалтай нь тэнд одоо шийдэл гарцтай хүмүүс нь суухаас илүүтэйгээр зөвхөн ховж ивэр зэвсгэлж гисэн тэгээд хулгайн замаар замнчихсан хэсэг ингээд бүгдээ суучаар төрөөс хулгайгаас өөр юм олдгоо байчлаа шүү дээ. Тэгээд дотор байгаа асуудлыг ярихаар ховж ив хэрүүлээс өөр одоо үйл хэрэг гэдэг юм алга болчиход байна л да. Харамсалтай нь тэр л дээ. За танд баярлалаа. Өнөөдөр яг улс орны одоо яг энэ одоо яг дүр зургийг бидэнтэй бол улсын хурлын гишүүн нэр ажиллаж байсан, хуучин сайдаар ажиллаж байсан Тэмүүж манай хуваалцлаа. Тэгээд би бас бодож байна. Бас Монгол улс бас хөгжөөсөн үед би бас хүсэж байна энэ тайлбар. Тэгээд энэ мафи энэ одоо ингээд улс орны барал зурцнаас бас ингээд салаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ төлөө бас таныг бас тууштай явна гэж итгэж байна. Таны ажил ус өөдрөг байхыг хүсэж байна. За та бүд ажиллаж байна. За. Баярлалаа хүмүүст үзэгчдээ дараагийн дугаараар ирхэн уулзцгаая. Сэндийн энхбат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.